тоглохдоо одоо цагаан тал болох одоо тэр нэг хоёулаа нэг сая зүсэг ярьсан шүү дээ тий. Цагаан тал болохоор хожичоод идэгч гэдэг юм уу, хар тал болохоор хожичоод идэгч гэдэг юм уу, тиймэрхүү бас нөлөөллүүд байдаг уу? Та яг аль тал нь болох бас илүү дуртай вэ? Цагаанаас тоглох илүү дуртай. Яг гэх юм бол яг тэр нөгөө цагаан маань төрүүлж нүүсэн гэдгээрээ илүү жоохон давуу ингээд ядаг. Хар нь болохоор мэдээж хэрэг бид нар одоо ингээд байрал маань бүх юм тэнцвүүтэй бод хамгийн эхлэхэд төв тэнцүү байгаа ч гэсэн цагаан төрүүлж нүүж байгаа санаачлагыг авж байгаа гэдгээрээ харна жоохон дутуу эхэлдэг байхгүй юу? Зөвхөн яг шатраас гэх юм бол за хүн болгоны мэддэг нөгөө лог сэтгэлээ тий. Төвчээр сууж гэн, сууд сурж гэн гэдэг. Бас ингээд шийдвэр гарах чадвар маш их сайжирдаг. Урд нь бол одоо би ингээ хоцсон үед тэр хувцас солихгүйгээр явдаг ч юм уу. Тэгээ дараа өрөختөө тэр хувцастайгаа очиж. Эсвэл нөгөө одоо бичиж байгаа балаа солихгүй байх ч юм уу тийм. Дээр нас ер нь шатрыг би бас нэг хэлбэрийн бясалгал гэж хараад байгаа. Бид нэр аягүй олон цагаар ингээд нөгөө дотоод лугаа хараад өнгийгөөд ингээд суугаад байгаа шүү дээ. Тэгэхээр бас ингээд нэг жоохон бясалгал болдог. Би болохоор нөгөө өсвөрийн дэлхийн аваргаас хамгийн анх Монголын медалийг авч ирсэн. 14 таахта яг улсыг төлөөлж байгаа шгшээ багийн тамирчдын хувьд ямар үүрэг хүлээдэг юм бэ? Ямар ч гэсэн би тэгэд бол өөр ажил хийх эрэхгүй. Тийм. Яг мэргэжлийнхэн тийм цалинжж байгаа төрийн албан авч болж байгаа. Тэгэхээр одоо нөгөө full time тий өөр ажил бол хийх боломжгүй. Бид нар бол зөвхөн спортын бэлтгэлийг хангана, бэлтгэлээ хийн, тэмцээн уралдаанд оролцох ёстой. Шатарчин оюун ухааны хаан спорт тий. Дээр нас шатрыг бол зөвхөн нэг спорт гэж хэлдэггүй. Шинжлэх ухаан, урлаг гэж хэлдэг. Тэгээд бас 40 жил одоо ингээд тоглолцсон хөлгөн одоо 64 хүн бодно ч гэсэн тий цөөхөн мөртлөө тэр боломжид үүсэх байгаа магадлалтай байрлууд нь үе төм хизээж барагдахгүй байгаа байхгүй юу? Их мастер гэдэг бол ерөнхийдөө шатрын одоо хамгийн том цол нь гэж ойлгоод байгаа зүг үү? Тий. Тэгээд бас одоо эмэгтэй их мастер цол байдаг, эрэгтэй их мастер цол байдаг. Эмэгтэй хүн болохоор өөрсдөө цолыг авчаад эрэгтэй хүнтэй өрсөлдөөд эрэгтэйчүүдтэй тэмцээнд оролцох боломжтой байдаг болохоор эрэгтэй цолуудыг авах боломжтой байдаг. Та 12 наснда шатрын мастер цолыг, 13 наснда олон улсын мастер, 15 наснда олон улсын их мастер гэсэн цолуудыг авч ирсэн юм байна. Тухайн үедээ одоо ч гэсэн ер нь энэ цолыг хүртсэн Монголоос хамгийн залуу шатарчин гэж хэлж болох уу? Одоо хамгийн залуудаа авч ирсэн тийм. Мастер олон улсын мастер бол хамгийн залуу хэвээр байгаа. Эмэгтэй их мастер цолыг бол сүүлд номын эрдэнэ их мастер цололохдоо 14 нас хэдэн сартаа биелүүлж ирсэн гэдэг. Надаас 15. Ямарсан надаас нэг хэдэн сараар илүү байсан. Арай өмнө байсан. Тийм. Тэгэхээр тэр рекордыг бол шинжилсэн байгаа. Та их мастер цолоо хизээ авч ирсэн? Би 15 настайд авч ирсэн. 15 нас 4 сард одоо яг хамгийн сүүлийнхаа болцыг биелүүлээд их мастер цолоо авч ирсэн. Энэ нь болохоор бас дэлхийд одоо хамгийн залуудаа авч ирсэн хүмүүсүүдийн тоонд бол багтдаг. Тийм. Одоо бол хамгийн эрт авсан 12 настай байдаг. Эрэгтэй цол. Эрэгтэй. Үгүй. Дэлхийд. Тийм. Эмэгтэй мөн айдал нэг 14 хавцаагаар л байгаа. Яг энэ цолуудыг авахд гол шалгуур нь юу ах вэ? Тэмцээн уралдаан байх уу? Эсвэл хинтээ тоглож байгаагаасаа болд юм болов уу? Тэмцээн уралдаан бас тэгээд өрсөлдөгчнөрийнх гэдэг ингээд шалгуур байдаг. Олон улсын нэгт тэмцээн байх хэвээр. Тэгээд тэр тэмцээн минь одоо өрсөлдөгчнөрийнх нь нөгөө дундаж рейтингээс хамаарат категори өгдөг. Одоо тэгэхээр тэр тэдээс дээш категорийн тэмцээнүүд байх хэвээр. Дээр нь олон улсын тамирчид нь одоо орныхын тоон 3-аас дээш одоо өөр орны тамирчидтай тоглосон байх хэвээр. Одоо ямар цол горилж байна. Олон улсын мастер мөн их мастерийнх нь бол тэр тус цолныхоо цолтой 3-аас дээш хүнтэй бас тоглосон байх хэвээр. Миний хувьд болохоор хамгийн анх 13 настайдаас эмэгтэй олон улсын мастерын цолыг авч ирсэн. Тэрийг яаж авч ирсэн бэ гэхээр дэлхийн шатрын олимпиад 2 жил нэг удаа болдог. Манай улсаас бол усын аврагт шалгараад эхний одоо 5-д орсон
тэр үед бол 4-т орсон гэдэгсэн. 4 хүн тоглодог гэсэн. Одоо бол 5 хүн тоглодог болцоогоо. Тэгээд оролцох эрхээ авч Монгол улсаа төлөөлөн тоглодог л доо. Тэгээд миний хувьд 2000 онд 12 настайд улсын аврах шалралт, насан туршид улсын аврах шалралт тэмцээнээс мөнгөн медаль аваад тэгээд тэр олимпиадад Монгол улсаа төлөөлж орох эрхээ авсан. Тэгээд 13 настайд олимпиадад анх удаа оролцохдоо 2 дугаар ширээнд дээр суухдаа яг 14 өрөг тоглоход 9 он аваад одоо тэр үед олимпиадад ганцхан тэмцээн дээр оноо нь хүрэхэд болцлоо биелүүлэх юм бол тэр олон улсын цолыг шууд өгдөг байсан. Одоо 3 удаа тэр болцлыг биелүүлэхгүй одоо нэг тийм тэр нөгөө дэлхийн одоо шатын хамгийн том тэмцээнүүдийн нэг учраас шууд өгөх тийм болц одоо юу гэх юм норм байдаг байсан болохоор шууд гэж олон улсын мастрыг 13 настайд авч байсан. 15 настайд их мастер болохдоо мөн 2 баллын одоо шууд авахын олимпиад дээр 2022 оны олимпиад дээр тийм тоглож байхдаа 2 балла биелүүлээд сүүлийнхаа болцыг болохоор Оросын холбооны улсын Москвад болсон тойргийн эрэгтэйчүүдэд тоглож байгаад биелүүлж байна. Олон улсын тэмцээнээс авдаг цол байна шүү дээ тийм. Дандаа эцэг олон улсын тэмцээн тэгээ олон улсын тэмцээнээс авна. Тэгэнгүүтээ бас мэдээж тэр чинь болцлууд нь байдаг л да. Одоо зүгээр нэг хамаагүй тэмцээн биш. Өрсөлдөгч нарын дундаж рейтингээс тэдэш дээш байх хэвээр. Дээр нь бас 3-аас дээш орны хүнтэй тоглосон бас өрсөлдөгч нар нэг орны хүмүүсүүд байх ёсгүй гэсэн. Дээр нь тэр тоглож байгаа өрсөлдөгч нар нь 3 их мастер эсвэл түүнээс дээш их мастер байж бас тэр болцыг биелүүлэх боломжтой. Тэгээд мэдээж хэрэг яг тодорхой хэмжээнийхээ оног заавал авч иж тэр болцуудыг биелүүлдэг. Тэгэхээр энэ цолууд маань бол маш их нэг удаанаас ол авахт хүнд ер нь бол тийм юм байна. Их хүнд цол авдаг болцлууд бол их хүнд байдаг. Тэгээд энэ болцлыгоо 3 удаа хийж иж ямарсан цолныхоо болцыг биелүүлж байгаа. Дээр нь чансааны бас нөгөөх юм хязгаар доод түвшин байдаг. Тэрнээс дээш чансаад болж иж тэр цолоо одоо хичнээн болцоо биелүүлсэн ч гэсэн чансаанд хүрэхгүй бол болцыг бас биелүүлж одоо албасаар олохгүй гэсэн үг тийм. Тэгээд дараа нь нөгөө дэлхийн шатрын холбооноос жилдээ нэг тодорхой хэмжээний хурал зохион байгуулагддаг. Тэрэн дээр ингээд нөгөө болцуудыг ингэж хуралдаж олох зөвшөөрлийг өгч баталгааждаг. Гэхдээ одоо юу гэдэг нь яг таны хувьд шатар тоглож эхэлсэн цагаас хойш яг их мастер цолыг аавна гэдэг бас нэг тийм нэг одоо амбиц гэдэг юм уу зорилго байгаа шүү дээ тий. Тэр зорилго нь хэр хол байсан бэ? Би ч анх 5 настайгаас хичээлж эхэлж байсан. Тэр үед бол манай шатар мэдээж дөнгөж тий 90 он гарч ирсэн. Ганцдаа манаач одоо манад бол тэмцээн уралдаантынхаа тагшаа явахад бол бас хүндрэлтэй. Тийм ерөнхийдөө бол өсвөрийнхаа дэлхийн аврагт жилдээ нэг удаа явдаг байсан. Тэгээд тэр үед яг одоо намайг шатар тоглож эхэлж хахад манай Монголд ганц их мастер байгаагүй. Тэгэхээр их мастер цол бол мэдээж хамгийн том цол гэдгээр хөсөж мөрөөджсэн зорилгоо тавьсан зорилтын маань нэг байсан. Тэгэхээр хол яг би болохоор нөгөө жоохон байсан болохоор бас тий яг тэгж амар гүн зүүнзээ бодохгүй ч гэсэн мэдээж яриг их дэлхийн авраг болох их мастер болох гэдэг зорилго хүсэлтэй мөрөөдөлтэй бол хичээлж явж байсан. Тэгээд манай аав болохоор намайг одоо 5 наснаас яг шатрын спортод оруулаад тусгалжуулаад явж байсан болохоор шатар манай одоо тэр үед тэмцээн уралдаан аягүй цөөхөн болдог гэсэн дотоодоо тэгээд сургуульд бэлтгэл хийхэд ч гэсэн багш тусгалжуулагч аягүй цөөхөн байдаг гэсэн болохоор ерөнхийдөө л Оросын холбооны улс руу очиж тэндээ бэлтгэлээ хий, тэнд ер нь бол тэмцээн уралдаанд байж яг миний шатрын одоо хөгжил дэвшилт эхлүү их үр дүн үзүүлнэ гэж аав минь шийдээд анх манай аав нөгөөдөх надад зааж исэн. Яг надад бол зааж эхлэегүй. Манай ах надаас 2 ах 7-той, би 5-той яж хахад манай ахад эхлээд нүүдэл зааж исэн. Намайг болохоор арай жоохон гэж тэр үед бас 5 настай арай бага гэж бодсон байсан. Тэгэнгүүт би болохоор нөгөө хажуугаар ингээл гүүгээл явж идэг. Ахад ингээл нүүдэл зааж хахад нь хажуунаас нь нүүдэлийг сурцсан. Тэгэнгүүт сурцсан юм бол тэгээд цугтаа ингээд заагаад эхлэегээд тэг хамгийн анх аав нүүдэл заасныхаа дараа хүүхдийн ордонд төр атагч дээр аав ах битгаар ингээд цуг хэсэг явж исэн. Тэгээд ах маань тэгээ 8-таа сургуульд ороод тэгээ ерөнхийдөө нэг тоглох дуртай биш ер нь болцсон байхгүй. Харин би болохоор тэгээд хамгийн анхныхаа
Улсын аваргын тэмцээнд 6 настайдаа 14 хүртэлх насны эгч нартай тоглоод мөнгөн медаль аваад тэгээ ерөнхийдөө ингээд айгүй амжилт үзүүлэх шинжтэй тэгээ ер нь бол айгүй тийм хурдтай сураад исэн болохоор аав ер нь яг ингээд шатрын спорттой ерөөсөө илүү цааш нь гүн зэрэг сургая хөгжүүлэе гэд. Тэгээ би ер нь гэрээсээ ганцаараа ингээд шатар тоглож үлдсэн. Тэгээ манайх 2000 онд намайг 12 настай хахад Орсын холбооноос Москва хот руу аав маань тэнд эрдэмшлэгээний хүрээлэнд ажиллахаар гэр бүлээр ингээд нүүжсэн. Тэгээд тэндээ би одоо 10 жил амьдарсан байгаа. Тэгээд за өсвөр наснда тэгээд тоглож исэн. Цаашаа хөгжүүлээд та Орсын холбооны улсад бас нэг хэсэг амьдарч сурсан баг тийм. Тэнд ямар сургуульд ямар мэргэжлэр сурч исэн бэ? Би тэгэхэд яг 6 дугаар ангид төгсөөд Орос руу нүүгээд тэгээд 11 дугаар анги Оросд төгссөн. Одоо зүгээр ерөнхий боловсролын сургуульд төгсөөд дараа нь Оросын холбооны нийгмийн их сургуульд урилгаар суралцсан. Тэнд болохоор яг манай тэр сургуульд шатрын тэнхэм нэгдээд 1 жил болж исэн. Тэгээд тэнхмийн эрхлэг чинь надтай ингээд яг 11-д төгсөхийн өмнөх өвөл одоо уулзаад ийм сургууль нэгдсэн. Манай сургууль ингээд шатрын мэргэжлэр төсвөн. Тэгээ шатарч хүүхдүүд ингээд сургуультай урьж авч байгаа. Чамайг болохоор ингээд сургуулаас ингээд зардлаар тэтгэлгээр ингээд сургая. Манай энэ сургуульд орооч ингээд. Тэгээд бас магадгүй тэмцээн уралдаанд явах зардыг чинь ч гэсэн даах сургуулаас даах боломжтой ингээд тэгжсэн байхгүй. Тэгээд би бас бодож үзсэн аа. За тэгээ угаасаа би ер нь шатартай холбоотой байх юм чинь бас дээр нь хичээл номоо шатрын тэмцээний сургуульд бэлтгэл тэмцээнд явахыгаа ингээд зохицуулахад бас илүү надаа ойр хандаж магадгүй те чөлөө энэ төр хөлтөө амар арай айтаахан байх ах гэдгээр үүднээс тэр сургуулийг сонгоод тэгээд тэндээ 5 жил сургаад нийгмийн сургууль хүмүүжүүлэгч нийгмийн сургууль хүмүүжүүлэгч шатрын дасгалжуулагч шатрын ажиг зохион байгуулагч гэсэн мэргэжлэр төгссөн. Тэр нь болохоор нөгөө эхлээд бид нар нийгмийнхаа яг одоо манай мэргэжлэр дээр нэмэлтээр шатрын хичээлээ үздэг гэсэн болохоор би нөгөө 2 юм мэргэжилдэг хос мэргэжилтэй болж байгаа тийм нийгмийн сургууль хүмүүжүүлэгч дээр нөгөө шатрын хичээлээ тасалжуулалт тэмцээн зохион байгуулалт гэдэг юм нөгөө хичээлүүд бас ордог байсан. Би таныг яг шатрын спортод хизээ анх шинтэж байсан гэж асуух гэсэн та өөрөө саяаранда ерөнхийдөө дуртачлаа. Тэгээ 5 настайгаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ингээд ерөн зүгээр хацаагаад өөр салбар руу орч гэдэг юм эсвэл өөр спорт сонирхох гэдэг юм уу тийм үе байсан уу? Ер нь анх би ингээд аав маань өөрөө шатрын спортод их хожуу орсон байхгүй 30 настайд орсон. Яг их сургуулийн багш хийж байхдаа тэнхмийнхэн чинь тэр үед ингээд математикийн багш учраас амар математикийн багш нар чинь шатар дуртай хоорондоо тоглолдог байж байгаа манай аав заасан юм билээ. Тэгээ аав айгуу тэгэж хожуу сурсан болохоор айгуу их дунлаад амар их тэгэж хорхоод ингээд их тоглолдог байсан. Тэгээ манай их чид заагаа дараа нь ахад зааж байгаа. Тэгээд надад 5 таа ахад зааж ирсэн л да. Тэгээд ерөнхийдөө манай их чах хоёр жоохон тоглож аваад болцсон. Манай их ч бол нэг арай их удаан тоглож дид мастер цолтой болж аваад байсан. Миний хувьд болохоор бүр ингээд жоохносоо магадгүй шатарт жоохон авьяастай байсан болохоор тэ илүү ингээд амжилт гаргаад байсан болохоор аав ингээд тэрийг маань нээгээд одоо ингээд улам төлхөө надтай ажиллаж эхэлсэн гэх юм уу. Тэгээд би яг өөрийгөө санах одоо мэддэг болсон сандаг байсан үе маань л бүх юм ингээд дандаа шатартай холбоотой болохоор би яг өөрийгөө өөр юм хийж байгаа гэж өрсөд төсөөлж байгаагүй мэдээж яг нэг өсвөр насны үед нэг 12 дэх үед болохоор өөр нэг юмар хичээллээ гэд би чинь нас нэг хайлт би жүжигчин болмоор байна гэж жүжигийн тоглолтод явъя энэ төр гэж нэг тэгжсэн. Гэхдээ аав маань тэгжсэн л да. Манай болохоор өөрөө аав минь зарчим болохоор 2 тулаа хөөсөн хүн хоосон утсан гэд надад яг тэгдэг байсан л та. Тэгээ чи нэг юмаа зорьсон бол тэрнийхээ төлөөд ингээ те тултаа сайхан ингээ хичээллээд бүх юмаа зорж ингээ хийх хэрэгтэй гэд ямар нэг тамирчин тухайн спортоороо яг дагнаад хичээллээд амжилт гаргаад явж байхад хамгийн гол одоо арт тал нь гэр бүл байдаг юм болоо гэж би хувьдаа боддог. Тэгэнгүүт танаа гэр бүлийнхэн бас таныг тодорхой хэмжээгээр дэмжиж ирсэн болов уу? Одоо гэр бүлийнх нь хэр одоо танд дэмжлэгээ харуулж мэдрүүлдэг.
Тийм мэдээж бага хахад бол аав ээж хоёр бол миний бүх ард талыг хариуцаад ингээд тэмцээн уралдаанд явах ч юм уу те бүх юмнаас ингээд чөлөөлөл тэмцээн уралд бэлтгэлээ хий тэмцээндээ яваа тийм гэдэг байсан. А дараа нь би бол ингээд гэр бүлтэй болонгууд маа нөхөр одоо ингээд намайг бол бас амар дэмждэг. Би ч одоо 3 хүүхэдтэй ээж хүн тий. Тэгсэн мөртлөө тэмцээн уралдаанд яваад мэрэгжлийн тамирчнаа одоо хүртэл хийж гэнэ гэдэг чинь маа нөхөр л миний ингээд бас амар дэмжлэг болдог, амар намайг дэмждэг учраас энэ бүх боломжийг ингээд болгож байгаа. Тэмцээн уралдаанд ч одоо нэг тэмцээн чинь 9 үүрэг болно. Тэгээд ирж явахтайгаа нийлээд ерөнхийдөө нэг 10 хэдэн хоног явцдаг. Тэр чинь зөвхөн нэг тэмцээн тэгэл 2 3 тэмцээн болол хичнээн явах уу, удаан болох уу гэл. Тэр болгонд ч ингээ хүүхдүүдэд хараад бол чинь бүх юмыг хариуцаад дээр нь бас манай хатам ээж бас манай нөхрийн маань ээж бас айгүйх тусалж манай хүүхдүүдийг бүр манай хоёр том нэг насны зүрхтэй ойрхон байхгүй юу. Тэгээд манай хоёрыг бол бүр ингээд төсгөлөхөд айгүйх тусалж байсан. Манай 3 дахь баг нь болохоор одоо 2 хагастай бас жоохон тий. Тэгээд ялангуяа сүүлийн жилүүдэд би бол тэмцээн уралдаанд айгүйх явж байгаа. Тийм тэмцээнүүд минь яг хуваараад тийг таарч байна. Яг хүүхдэд төрүүлж баг хүүгээ төрүүлчээд 2023 оны 5 сард манай хүүхд 5 сартай байсан байхгүй. Тэгтээ явах хэвээр чухал тэмцээн би үндэсний шишээ багийн тамирчин би тэмцээн уралдаанд оролцох хэвээр би хариуцлага өрсөн хүн шүү дээ тий. Тэгэхээр Азийн бүсийн авраг шалруулах тэмцээн 5 сард Индонезид болохоор болсон байхгүй. Тэгээд хүүгээ орхио явах гэхээр арай бага 5 сартайсан болохоор нөгөө бор холон чорог байсан болохоор за ерөөсөө аваад явъя. Тэгээд би ганцаараа очиод яаж тэмцээнд орох вэ? Нөхөр маань ингээд ажиллаа за нөгөө жилийнхаа амралтыг аваад жилдээ нэг адаг амралтаа аваад тэгээд бид 3 тэмцээнд яваад тэгээд буцаж хурж ирчээд 1-2 хонцоод ховдлоо улсын авраг шалруулалт тэмцээн лөө бас бид 3 яваад тэгчээ хурж ирчээд Казахстан руу явах байсан. Бас Азийн авраг шалруулалт тэмцээн. Ингээ 3 тэмцээн бүр ингээд 1 сар хагасын дотор 3 тэмцээг дараалаад 1-2 хоногийн зайтай болсон байхгүй. Тэгээд тэр 3 нь бид 3 явсан. Маа нөхөр болохоор цаашаа баян үлгүүгээр Казахстан руу машинаар яваа. Зарлаа хийнэ гэдэг. Бид хоёр болохоор хүүтэйгээ бид хоёр Улаанбаатарт ирчээд тэг Казахстан руу нисээд очсон байхгүй. Тэгээд тэндээ уулзаа тэмцээнд ороод. Тэгээд тэр тэмцээндээ Азийн авраг шалруулалт тэмцээнд амжилттай тоглосон. Мөнгөн медаль аваад. Хүрэл медаль аваад. Тэгээд дэлхийн цамд оролцох эрхээ олж авсан. Тэгээд дараа нь 7 сар дэлхийн цам руу явахдаа бол одоо хүүгээ авч яваад бүгд дахиад ингэж явах хэцүү. Тэгээд 7 сартаагаас нь хойш хүүгээ гэртээ өгдөг болсон. Тэгээд маань нөхөр харна, манай хоёр ээж харна. Тэгээд тусалцаал тэгдэг болсон. Тэгээ ер нь бол тэрнээс хойш ингээд тэмцээн уралдаан айгүйх болж байгаа. Би бараг одоо тооцоолоод үзэхэд жилийн бараг талд нь л шахуу ингээд явцсан байгаад байгаа. Тийм. Other option would be to take or release some tension on e5, but I have seen variations like this before where black's actually happy to sacrifice a pawn on f3 just to try and open up the white king, even if queen's come off the board. Энэ одоо жишээ нь одоо юу гэдэг нэг бүхийн төрлөөч шиг эмхтэй гэдгээр явд юм уу тий. Яг албан ёсны тэмцээнүүд бол ерөнхийдөө тэгж яг хуваагдаж тоглодог тийм. Гэхдээ бас эмхтэйчүүд ч гэсэн эртээд ороод тоглох нээлттэй байдаг. Манай шатрын тэмцээнүүд бол хөвчлэн албан ёсны тий Азийн авраг, дэлхийн авраг, одоо цомын авраг гэдэг ингээд тэмцээнүүд нь болдог. Дээр нас зүгээр ингээд зохион байгуулагч нар өөрсдөө зохион байгуулсан нээлттэй тэмцээн, open тэмцээн гэж маш их болон болдог л доо. Тэр тэмцээн нь болохоор ихэвчлэн нээлттэй гэхээр одоо эрэгтэй эмэгтэй хүүхэд одоо тэр нас хүүс ерөөсө хамаарахгүй хязгаарлахгүй зүгээр шууд оролцоод тоглож болдог тэмцээн болдог. Тэгээд тэндээсээ одоо үндсэн шагналал тэгээд бас нөгөө тусгай шагналууд гэдэг эмэгтэйчүүдийн дунд төрийн шатарчтай яг гэдэг ингээд шагналууд байж байгаа юм. Дээр нас ер нь шатрыг би бас нэг хэлбэрийн бясалгал гэж хараад байгаа. Бид нэр аягүй олон цагаар ингээд нөгөө дотоод лугаа хараад өнгийгөөд ингээд суугаад байгаа шүү дээ. Тэгэхээр бас ингээд нэг жоохон бясалгал болдог. Тэр талаас шатарчтай ингээд нөгөө интуиц 6 дахь метр хөв бас жоохон хөгжсөн байт юм санагдав. Тийм. Одоо ингээд заримдаа ингээд бид нар чинь шийдвэр гаргахтаа шатрын хөлгийн ард шийдвэр гаргахтаа ингээд мэдээж хэрэг тооцоолоод дуустал ингээд шийдвэр гаргана. Зарим тохиолдолд зүгээр мэдрэмжээр ингээд интуицээрээ за энэ ер нь л болохоор хөлбөр юм шиг байна. Энэ шийдээ хийчихвэл дараа нь ямар нэг юм байх юм шиг яг одоо харагдахгүй байгаа ч гэсэн болно гэсэн тийм үндслэлээр бас тийм нөлөөдийг хийгдэг. Одоо ялангуяа дэлхийн авраг тайл гээд лаадаг хүн байдаг гэсэн. Тэр бол амар хурц тоглолттой ингээд
довтолж өрсөлдөгчнөрөө дандаа ингээд шидэж бодмод ингээд золиосон дөгжиж ингээд мадалдаг байсан хүн. Тэгээд ихэнх шидээн яг тооцоол дээр яг мэдээж бүр тооцоолохгүй зүгээр харснаа биш л дээ. Гэхдээ бүр ингээд дуслаа тооцоолоогүй зүгээр ингээд интуиц мэдрэмжэн дээр ингээд суурилсан шидээнүүдийг айгүй хийдэг байсан. Тэгээ би өнөөдөр бас нөгөө нэвтрүүлэгтээ бэлдээд өнөөд хайлал да мэдээлэл. Тэгсэн чинь яг үнэн хэсгийг сайн мэдгүй байна. Ямарчсан дэлхийд дээр эмэгтэй их мастер цолтой 300 гаруй хүн байдаг гэдгийг. Тэгэхээр бас арай л бага юм шиг. Магадгүй тэрнээс их байж магадгүй. Дутуу мэдээлэлсэн байж магадгүй. Эрэгтэй их мастер цолтой хүн бол 2000 гаруй байдаг гэж сонсч байсан. Тэрнээс одоо бас идэвхтэй байгаа амь цэрүү байгаагаас мэдээж цөөхнийг 100 1500 600 хүн бол яг идэвхтэй тоглолдог гэсэн. Тийм өнөөдөр. Одоо тань шиг яг хослуулсан тийм их мастер цолтой. Аюу байдаг. Эмэгтэй тэгээд эрэгтэй их мастер цол авсан хүн дэлхийд дээр бол яг 44 байдаг баха. Тийм эмэгтэй тийм. Тэгээд дэлхийн тэр 44 хүний одоо нэг нь болохгүй мөрөөдөж зөвсгөө зарж яв. За би одоохондоо эрэгтэй олон улсын мастер цолтой. Их мастераа болох болоог арай. Тэгтээ бол ерөнхийдөө зорилго болсон мэдээж хэрэгтэй. Аль цолыгаа авчвал бас 2003 онд эмэгтэй их мастер цолыг авч байсан. Тухайн үед л та мэдээж анхдагч нь байсан. Танаас өмнө гэхдээ ер нь бол эмэгтэй шатарчид манад байсан л байгаа. Тэглээ аа мэдээж айгүй сайн статус олон байсан. Цагааны баццэг эгч гээд том баццэг эгч гэдэг. Одоо Америкт олон жил амьдарч байгаа. Тэндээ шатраа тоглоод явж идэг. Нөхөр нас шатар тоглолдог, гэр бүлээр шатар тоглолт юм. Тэр эгч байна. Мөн бас надаас 4 эгч анх чимэг эгч маань байна. Тэр бүр ингээд яг 10 хүртэлх нас тэр үед ингээд одоо өсрийн тэмцээн нь бол одоо бол насны хязгаарлалт нь 6 хүртэл 8 хүртэл 10 хүртэл гээд ингээд явдаг байсан. Яг намайг тоглож эхэлж байхад тэр нөгөө дундах наснууд байхгүй шууд 10 хүртэлх дараа нь 12 хүртэлх гээд ингээд явдаг байсан байхгүй. Тэгээ хамгийн анхны улсын аврах шалралт тэмцээнд орж байхдаа би анхаа эгч надаас 4 эгч би 6-тай анхаа эгч 10-тай ингээд тоглож ирсэн. Тэгэхээр би мөнгөн медаль аваад анхаа эгч алтан медаль авч ирсэн. Тэгээд ер нь бол бүр ингээд багасаа бодохоор ингээд зүгтаа тэмцээн уралдаанд оролцоод ингээд өрсөлдөж исэн гэж хэлж олно тийм. Тэгээд зорилтонд орчихсон. Та одоо ер нь яг шатрын спортын дэлхийн аваргын ямар амжилтуудтай байгаа. Алтан хүрэл 3 бол байгаад байгаа шүү. Би болохоор нэг өсвөрийн дэлхийн аваргаас хамгийн анх Монголын медалийг авч ирсэн. 14-тэй ахта хүрэл медаль авч ирсэн. Тэгээд 10 хүртэлх насны өсвөрийн дэлхийн аваргатаас мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд дараа нь 2010 онд оюутны дэлхийн аварга гэж бас болдог. Тэн дээр болохоор хувийн дөнгөөр алтан медаль, бас багаараа алтан медаль авч ирсэн тийм. Тэгээс оюутны дэлхийн аварга дараа жил нь мөнгөн медаль авч ирсэн. Дараагийн одоо 2014 онд гэдэг. Насан туршидтай ангиллсан. Насан туршидтад бол одоохондоо медаль авахгүй. Тэгээд одоо ингэж хэлэх юм бол шатарт дэлхийн аварга одоо амар олон жилийн түүхтэй штэ манай шатар чинь дэлхийн аварга болсон 18 эрэгтэй хүн байдаг. Тэгээд эмэгтэй нэг 16 хүн байдаг. Манай шатрын нөгөөдөх дэлхийн аварга шалгуулах журам гэх юм уу одоо нөгөөдөх цикл нь айгу урт дээр нь маш их шалгуур өндөртэй байдаг. Ер нь яг хичнээн жилд 2 жилд нэг удаа болдог. Тэгээд ингээд сонгогдож явсаа шалгарч явсаар байгаад нэг хүн шалгараад тэр нь дэлхийн аваргатай матч тоглолт, зэрэг тоглолт хийдэг. Зэрэг бишээ тэр чинь матч халц тоглолт. Тийм, халц тоглолт хийж. Тэгээд дэлхийн аварга шалгалт. Ер нь Монгол улсад шатрын спортын одоо хөгжсөн түүх нь ямар байдаг юм бэ? Ерөнхийдөө шатрын спорт бол маш урт түүхтэй мэлээ Монголд. Гэхдээ яг олон улсын шатрын холбоод ингээд нэгдээд яг холбоо байгуулагдаад олон улсад тэмцээн уралдаан явж исэн нь бол 50 эд оноос хойш
Тийм. Тэмцээн уралдаанд их явдаг болсон. Дэлхийн шатрын олимпиадад оролцдог байсан. Одоо манай шатрч дээр үе одоо Ахмад шатрчдаас гэх юм бол үүдэн мастер бол илүү айгүй их олон улсад бас амжилттай. Тэр үед нэг бүсийн авраг шалруулах тэмцээн гэж болдог байсан. Тэнд оролцоод эхний 4 өргөөс 3 хагас оноотой. Тэр үеийн дэлхийн авраг фишерийг хожиж ийсэн гэдэг хаа. Тийм ер нь айгүй амжилттай тийм тоглож мундаг тийм байжсан. Олон улс ч гэсэн одоо зарим нөгөө ном өргүүд нь орцсон байж байгаа. Тийм ер нь бол тийм. Сони спорт. Энэ юу н үүсэл гарал нь хаанахаас вэ? Юу гэдэм бэлээ. Яг олон нийтээр бол энтгэхээс гаралтай гэж үздэг. Гэхдээ тэр бол одоо ингээд шатар судлаач нар ингээд семинар ингээд лекцүүдийг сонсч зааж хахад бол тэр бол яг тийм баталгаатай ерөөсөө тийм мэдээлэл биш байсан юм билээ. Зүгээр нэг тийм зүгээр яг нэг номон дээр л яг нэг юм шатрын төр шиг одоо хөлгөн тоглоомын талаар бичсэн байсан. Тэнгүүд л яг энтгэхээс гаралтай гэдээ үзсэн. Гэтэл одоо ингээд олдвор тий олон жилийн өмнөх олдвруудыг ингээд үзэхэд бол бараг Монголоос илүү гаралтай гэдэг нь гарч ирээд саяхан бас нэг хэдэн жилийн өмнөх нэг олдвор яасан чи тэр яг шатрын нэг дүрсээсэн гэдэг яад байсан. Тийм. Өргөд тоглоомууд бол угаасаа асар олон янзууд төрлүүд байдаг шүү дээ. Тэгээд тэр дундаас яг ингээд ойролцоон тийм Монголоос л юм зүрсэн юм байна. Тэмээч гэж яах шиг тийм морь тэрэг гэж ялцчгүй яг нэг Монгол ахуй юмнууд байгаад болохоор бас яг Монголоос байх магадлал ер нь нэлээд өндөр байт юм байна да гэдэг бодож ирсэн байхгүй. Тэгвэл бас Монголоос байх магадлал. Тийм Монголоос ер нь байх магадaltaй гэдэг. Тэгээд тэрийг одоо нөгөө шатын төв судлаач Бацөрөг ах байдаг. Тэр ах болохоор яг ингээд бас илүү сайн судлаа. Тэгээд тэрийг ер нь нотлохын төлөө дэлхийн нийтмэд сүлийн зөвшөөрлөхийн төлөө бас ажлууд хийж байгаа. Монгол улсын шигшээ баг яг шатрын спортын төрлөөрөө хизээ байгуулагдаж хизээнээс үйл ажиллагаа нь өнөөдөр хүртэл хэрхэн явагдаж байгаа вэ? Үндэсний шигшээ баг хамгийн анх 2012 онд байгуулагдсан. Тэгэхэд бол 2 эмэгтэй, 2 эрэгтэй тэгээ нэг тасгалжуулагч гэдэг 5 оны бүрэлдэхүүнтэй тийм би бас багтжсэн. Яг тэр үеийн залуу 2 их мастер Бачлан Гүндава тэгээд би болон Бачимэг гэдэг ингээд 4 их мастер яг л тэр үед шигшээ Монгол улс төлөөлөөд гадаад оронд ч гэсэн амжилттай оролцдог байсан. Яг бид дөрвөл орж исэн. Тэгээ 4 жил болцоод шигшээ баг маань угаасаа бүх шигшээ баг 4 жилийн хугацаатай байгуулагдаад дараа нь татан буудаад дахиж шинээр сонгогдохгүйгээ ингэж байгуулагддаг байхгүй юу. Тэгээд 16-нд ингээд бүх шигшээ баг татан буудангууд 17 онд шатрын спорт дахиж шигшээ байгуулагдахад нь сонгогдоогүй. Тэгээд дараа нь явсаар агаад 2020 онд байгуулагдсан. Дараагийнх нь дахиж байгуулагдаад тэгэхэд би бас ороод одоо тэгээ 2022 оноос хойш юм байна. Манай шатрын холбоо ерөөсөө шигшээ бага нэг жилээр ингэж байгуулж ивья. Сонгон шалралт хийгээд яг үндэсний шигшээ багийн бус төрлүүд бол 4 жилээрээ нөгөө олимпиад цэнхлэрээ байдаг. Гэхдээ шатрын холбоо бол нэг жилдээ ингэж сонгон шалралт хийж явдаг. Тэгээд жилийнхаа эхэнд ингээд сонгон шалралт тэмцээн хийгээд тэгээд тэр болгонд нь шалгараад одоо хүртэл би ингээд шигшээ багийн тамирчин хэвээр байгаа. 26 оны шигшээ багийн тамирчин шалруулах тэмцээнээ энэ жилийн улсын аврал шалруулалт тэмцээнтэй давцуулаад хийсэн. Мөн 26 оны дэлхийн шатрын олимпиад гээд 2 жилд нэг удаа болдог хамгийн том тэмцээний оролцох бүрэлдэхүүнийг бас сая 25 оны улсын аваргаар ингээд сонгосон байгаа. Бас тэнд багтсан байгаа. Ер нь яг дэлхийн аваргын ч гэдэм үү тийм тэмцээн зохион байгуулдаг болоод хэдийхэр хугацааг өнгөрч байгаа бол ер нь шатрын спортын анхны дэлхийн аварга хэдэн онд болж байсан бэ тийм бэ? Хамгийн анхны дэлхийн аварга болохоор Вильгельм Стейнц гэдэг Австрийн хүн Австри санаач болсон байдаг байна. Тий тэр чинь 1912 онд ямар ч гэсэн тий ер нь бол одоо 100 гаруй жил болж байгаа юм байна тий 12 жил гэж санагдах юм тий яг их мастер цолыг өгсөн 50 оноос хойш их мастер цол гэж гарч ирээд тэгээ өгсөн. Эмэгтэй их мастер маань болохоор 70 оноос. Одоо нийтийн амд амжсан яриа гэх юм уу те монголчууд оюуны спортод амжилт үзүүлэх магадлал их өндөр байдгаа.
арай тийм одоо юу гэдэг оюунлаг IQ нь арай өндөр байдаг гэсэн тийм амд амтсан яриаг сонсч илсэн л та. Тэгмүүд яг одоо шатарч оюуны спорт штэ тий олон улсын давцанд очиод ингээд бусад орны тамирчидтай өрсөлдөж байхад та өөрөө мөн өөрөөсөө бусад тамирчдыг харж байхад ер нь монголчуудын оюуны одоо тэр чадамж нь танд ер нь хэр арай ялгамжаатай санагддаг вэ? Манайх бол оюуны чадамжаараа маш өндөр. Тэр нь одоо яг яаж мэдэгдэв гэх юм бол одоо бага насны өсвөрийн дэлхийн аваргуудад тэмцээнд манай хүүхдүүд их айгүй сайн тоглоод өрсөлдөгцсөн байдаг аахгүй юу. Жоохон том наслуугаа одоо жишээ нь 12, 14-өөс дээш наснда болохоор тэр нь арай багасчдаг. Яагаад гэх юм бол эхлээд бол тэр бүх хүүхдүүд адилхан наснаас өрсөлдсөн болохоор яг нэг оюуны чадамжаараа манайхан илүү байгаад явчихдаг. Дараа нь одоо жоохон томроод ирэнгүүт нөгөө хүүхдүүд чинь сургалт те дээр нь одоо ингээд туршлага суух тэмцээн уралдаанд илүү их оролцдог байдлаараа илүү давмаал гараад ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө манайхад болохоор яг тийм нөгөө оюуны чадамж биш те бусад гадаад хүчин зүйл нь одоо нэг тийм цаашаага явах одоо боломжийг удаашруулж өгөх юм уу багасгаж өгöd байгаа байхгүй юу. Тэмцээн уралдаанд одоо бага наснда өсвөрийн наснда бол явах нь айгүй бага. Манайхан бусад одоо өрний тамирчдыг бодох юм бол яг адилхан насны хүүхдүүдийг нь бодох юм бол айгүй бага тэмцээн уралдаанд олон улсад явж байгаа. Энэ мэдээж нөгөө санхүү мөнгөний асуудлаасаа дэмжлэг тусланцаас л хамаарж байгаа. Дээр нь бас одоо дасгалжуулалт бол одоо бол бас их сайжирсан. Манай одоо их маструуд маань өөрсдөө тамирчныхаа замлыг ерөнхийдөө болоод дасгалжуулагч орсон учраас одоо дасгалжуулагч багш нарын одоо чадамжууд сонголтууд гэх юм уу те айгүйх олон болсон. Тэгээд тэр тусмараас их дэжгүй сайн болж байгаа. Одоо яг тийм 5 настайгаас хойш гэх тэгэхээр би бүр ингээд магадгүй спортод амжилт гаргая гэж байгаа бол ямар нэгэн хүүхдээ угаасаа дэлхийн жишгэл байдаг л те бага наснаас нь ингээд бэлдээл явдаг гэх юм. Яг тэр дэлхийн жишгээр магадгүй таныг бэлтгэдэд явсан гэх юм бол 5 настайгаас хойш яг л энэ спортод ингээд одоо өөрийг нь зориулаад ингээд явсан ба шүү дээ. Тэгвэл яг ингээд амжилт гаргасан хүмүүсийн ингээд өнгөрсөн замналыг нь бодоод үзэх юм бол магадгүй үеийнх нь ингээд гадаа тоглож байхад одоо тухайн амжилтыг гаргасан спортын тамирчин бол бэлтгэлээ л хийж идэг ч гэдэм юм тийм. Магадгүй ингээд үеийнх нь ингээд наргац ингээд шоуз ингээд одоо арай нэг нас өндөр болж нас бий төрж эхэлж штэ тэр үед нь ч гэсэн ингээд бэлтгэлээ хийжсэн ингээд яваад идэг гэдэг шиг таны яг тэр нэг багнаас яг тийм бусдын адилаар тийм байж чадсан уу? Чадаагүй. Яг л өөрөө чи хийснээр одоо бид нар хийх ёстой юм хийснийхаа дараа л одоо чөлөө цагаараа тоглоно. Тэгтээ тэр мэдээж хэрэг бус дүүхтийнхаас арай бага цагаар бид нар тоглож байгаа. Тийм тэгээд дуртай яг тогломоор байгаа үед тэгэхгүй шүү дээ. Ингээ яг нэг хуваартай. Эхлээд би хичээл сургуульд явна те өглөөдөө яваад сургуульд явчаад өдөр нь тарлаа гэрийнхэн даалгавраа хийлээ шатраа хийлээ тэгээд тэр завсраар чи нэг жоохон амарх үедээ л гадаагаар тоглох ч юм уу найз нөхдөдөө уулзах ч юм уу тийм болно. Тэгээд тэмцээн уралдаанд төгссөн үед бол тэрийг гэсэн багсгана гарч орохгүй тий. Тэмцээний дундуур бол бүр тийм байхгүй. Ягаад гэх юм бол шатрын спорт маань өөрөө нөгөө 9 өдөр болдог. Өдөрт 1 удаа өдөр тоглодог олон улсын тэмцээн бол тэгж явагддаг. Тэгээ 9 өдөр бид нар шатар анхаарал маш их шаардсан сэтгэл зүй айгүй их нөлөөлдөг спорт байхгүй юу. Тэгээд 9 өдрийн турш бид нар анхаарлаа ингээд алдахгүй те ингээд нэг төвшөнд сэтгэл зүйгээ нэг төвшөнд байлгахын тулд янз бүрийн гаднаас ирэх хүчин зүйлсүүдэд багасгах гэж те ер нь бол өөрийгөө ингээд нэг юм вакуумжуулах гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үед чинь би ингээд нэг гарч ороод найзуудтайгаа уулзах ч юм уу ерөнхийдөө тийм байхгүй яг нэг дэглэм хуваартай болчдөг. Жохон бахтаа гэсэн ер нь бол аав юм нь одоо гаргаж өгсөн хуваарийн дагуу дэглэмийн дагуу явдаг байсан. Өглөө одоо жишээ нь зуны амралт хичээл байхгүй бол өглөө босоод эдэн цагаас босоод 3 цаг бэлтгэлээ хийн дунд нь цай ундаа уучаад толгоо ус эргэж гадаа ингээд алхалт хийн амрна. Дараа нь өдөөс хойшийнхаа бэлтгэлийг хийн гэл ингээд яг хуваарийн дагуу ингээд явдаг. Ер нь бол аав маань одоо үндсэн дасгалжуулагч маань байсан. Гэхдээ мэдээж зэрэг манай аав бол мэрэгжлийн ерөөсөө шатарчин биш, өөрөө дид мастер цолтой хүн байсан. Гэхдээ нөгөө багш гэдэг үүднээсээ шатрын спорт руу айгүй дуртай. Тэгээд бас нөгөө мэдээллийг ингэж үзээтэй одоо ном сэтгүүлийг их судлаа. Тэгээд тэндээсээ одоо
яг юуг заах хэрэгтэй юм бэ? Яаж энэ хүүхдүүд заах уу те тэр бүхнийг ингэж өөрөө судалж үзээд багш шиг ингээд шинжлэх ухаанч талаас хандаж ингэж миний нөгөө сургалтын процессыг удирдах байсан. Мэдээж яг өөрөө нөгөө яг мэрэгжлийн хүн биш нөгөө яг шатар тал дээр мэдээж яг нөгөө чадвар нь бага учраас өөр дасгалжуулагч нараас ингээд зөвлөгөө аваад тэгээд тэрийг олоход бас хажууд нь ингээд би багштай ингээд цуг бэлтгэл хийж байгаа ч аав минь хажууд нь суугаад ингээд тэмдэглээ хөтлөөд ингээд заах хэрэгтэй юм биш өөрөө бас хөгжөөд хажуугаар нь дээр нас энэ багштай би манай хүүхэд уулзахтай тий ямар юу аль талаар зөвлөгөө авах уу дунд уу төгсгөл үү гарааны зөвлөгөө авах уу гэд тэр бүгдийг удирдах явдаг байсан. Их мастер Гундава яг өмнө нь болохоор надаа 14 онд яг тэмцээнийхээ дундуур яг сүүлийн өргөтөд наваа бэлдэж өгч ирсэн. Тэгээд ер нь айгу өөрөө ч гэсэн бит хоёр бас найзууд багаасаа цуг ингээд тэмцээн уралдаанд явж ирсэн цуг хичээлж ирсэн болохоор найзууд дээр нь ингээд нөгөө санаа оноо нийлдэг гэдэг шүү дээ. Тийм хүн болохоор бит хоёр ингээд 18 оноос хойш надтай хамтарч ажиллаад надаа ингээд миний тасалжуулагчийг хийж байгаа. Тэмцээн уралдаанд явхад хамгийн гол үүрэг бол одоо өрсөлдөгч нарыг мань судалж өгнө. Тэгээд тэр хүнтэй ямар гараа тоглох уу гэж шинэ нөгөө гарааны хувилбаруудыг бэлдэж өгнө. Тэгээд тэрийг үзнэ. Зүгээр тэмцээн болохгүй дунд үедээ болохоор намайг одоо чиглүүлээд за чи одоо ийм ном үзээрэй те ийм одоо төгсгөлийн ийм юу чин жоохон одоо юу чин тутамг шүү энийг үзээрэй дунд үе дээр энийг үзээрэй ч юм уу одоо энэ шинэ гараа үзмээр шүү чи энийг ингээд үзээд дотор ингээд судалж гээд ингээд чиглүүлээд зөвлөөд ингээд өдөө хүртэл явж байгаа. Та тэгэхээр одоо юу гэдэг нь дэлхийн аварга болно гэдэг тийм зорилго бол байгаа үстэй тий. Яг ерөнхийдөө байгаа. Гэхдээ миний ойрын зорилго бол би эрэгтэй их мастер цолж байгаа. Эрэгтэй их мастер. Тий, тэрийгэ биелүүлээ гэдэг. Тэгээд тэрнийхээ дараанаас тий, яг дэлхийн аварга цол манаас одоохондоо яг хүнд санагдаж байна. Энэ бол ганц надаас шалтгааллахгүй. Энэ бол маш их олон дэмжлэг хэрэгтэй байгаа байхгүй юу? Тий. Одоо жишээ нь ингээд юуны Крона гэдэг одоо Америкаас тоглож байгаа урд нь бол гарал үүс нь бол Итали тийм залуу. Тэр болохоор ингээд дэлхийн аваргын төлөөх одоо нөгөө матч те хас тоглолтод тоглож исэн. Тэгээ хожигдож исэн баггүй. Гэхдээ тэр хас тоглолтод одоо очихын тулд дэлхийн аварга болох тэр нөгөө замлын одоо нээж өгөх юм уу те дэмжлэг үзүүлэхэд улсаас нь хэд хичээлээ нэлээд амир их мөнгө дэмжлэг үзүүлж тэр хүнийг бэлдэж бүх юмар нь те бэлдэж одоо тийм ганцхан дасгалжуулагчтай байгаад хүн бас явахд хэцүү байгаа байхгүй юу одоо энэ дээгүүр том өндөр түвшинд үзэлж байгаа одоо дэлхийн аварга болно их мастерууд бол тийм багтай байдаг ганц дасгалжуулагчтай дасгалжуулагчийн багтай байдаг тэгээд тэрнийг ингээд бүгд ингээд дасгалжуулна те юу цалинжуулна тэгэж ингэж бэлтгэл сургуультай хийж яадаг бэлддэг. Тэгэхээр одоо би бол их мастер Гундавтай ажилтай. Манай дасгалжуулагч бит хоёр бол ингээд мэдээж яг өөртөөхөө чадлаар ингээд зүтгэж явж байгаа боловч яг дэлхийн аваргалууд тэгэхэд бол бит хоёр бол одоохондоо хүч задал хүрхэхэргүй. Яг ингээд бодтоор харах юм бол их мастер болохын тулд тэр гэр бүлээс ямар их хөрөнгө санхүү гардггүй. Тэр зөвхөн яг мэдээж хүч хөдөлмөрийг ойлгомжтой. Гэхдээ зүгээр яг хөрөнгө санхүү тал дээр ярих юм бол маш их мөнгө зарцуулагддаг. Тэр болгоныг бол дөнгөж өсөж явж байгаа хүүхдийг бол хинч дэмжиж спонсорлохгүй шүү дээ тий. Тэгээд бурлаг цолыг авчлаа. Тэгсэн ч гэсэн дахиад нөгөө спонсор дэмжлэг нь бас л бүрх хэвээр үлдээд байгаа байхгүй юу? Байхгүй л байгаа даа болохоор тэгэхээр ингээд ер нь бол зөрсөн манаас яг гадны одоо Казахстаны их мастеруудтай би ингээд найзууд байж байгаа яг тэгж хэлчихсэн байхгүй юу? Би ингээд энэ тэмцээнд явж байгаа ингээд Азийн аваргатай бит хоёрыг таарсан юм л да. Тэгээ яг тэр үедийг таарчихсан. Тэгээд би энэ тэмцээнд ингээд зарлын өөрөө дагаад ирсэн гэд хэлсэн байхгүй. Тэгс нөгөө маанаас бүр шок. Чи их мастер болсон биз дээ. Тэгээд чи одоо ингээд өөрөө зарлаад байгаад энд ирээд яах гэж байгаа. Яагаад чи өөр мөнгөд гагаад байгаа ингээд. Тэгсэн чинь манай дээр Казахстан болохоор тэр хин ярьж байгаа байхгүй юу. Би энэ Азийн аваргатай өгнө оролцох. Ерөөсө төлөвлөгөөгүй байсан.
Тэгсэн чинь манай холбооноос яриад ингээд энэ жилийн санхүүжилт нь дуусаагүй байгаа. Тэгэхээр тэнцээ уралдаанд хүмүүсүүдээ явуулахгүй болохоор дараа жилийн нөгөө спонсороос ирэх санхүүжилт маань одоо нөгөө багасч штэ хэрэгэл дуусаагүй юм чинь танах гайгүй юм байна гэдээ багасчих гээд байна. Тийм учраас энэ Азийн авралыг яваад өгчөөч гэж гуйгаад тэгээ би ирсэн гэж байгаа юм. Тэнгүүд би ёо ямар ялгаа вэ гэж тийм. Тэнгүүд бас аль дэмжлэг ихтэй байх тусам бас тэр улс нь өөрөө тэр тамирчин сайжраад одоо Казахстан бол миний одоо дөнгөж олимпиадад ордог байх үед 2012 он тий биднээс бол чансаа бага байдаг байсан. Бид нэр тоглохороо багаараа хождог байсан. Тийм баг байхгүй юу? Гэхдээ муу баг бол биш. Гэхдээ манайх бол илүү байдаг байсан. Чансааны хувьд ч гэсэн ерөнхийдөө ингээд илүү байдаг байсан. Гэтэл одоо Казахстан бол амар олон өндөр зэрэглийн рейтинг чансаа өндөртэй тамирчтай болсон байна. Тэмцээн уралдаанд тамирчид нь айгүй ихээр явдаг болсон байна. Бүгд холбооноос усаасаа дэмжлэгтэй. Энэ одоо таны яг ойрын хамгийн том зорилго бол эрэгтэй их мастер гэдэг жаа шүү дээ. Тэгвэл яг тоглолтын хувьд ингээд анзаарч байхад яг энэ хүүсийн тим ялгаа гэж юу н байдаг уу? Эмэгтэй хүнтэй тоглохоор тэгдэг, эрэгтэй хүнтэй тоглохоор тэгдэг ч гэдэм үү? Тийм, жоохон ялгаатай. Эмэгтэй хүмүүсүүд хичнээн бид нар ингээд нөгөө шатрын спортоор хичээлдэг аль болох ингээд нөгөө тайван сэтгэл зүгээ барьдаг ч юм уу тийм байгаа ч гэсэн яг бие физиологийн хувьд бас нэг өөр одоо нэг өөрийн онцлог байгаа шүү дээ. Илүү эмоцтой, илүү нөгөө сэтгэл хөдлөл өндөртэй гэдэг утгаараа эмэгтэйчүүд ингээд нэг айгу гинт ингээд тоглож ирсэн. Гинт пал гээд алдах. Алдаа их тийм магадлал айгу өндөр байдаг байхгүй юу? Тэгэл зарим хүмүүсүүд одоо доош нь чих гэж байгаа юм шиг жоохон чинь эмэгтэй шатар гэж үгээд байдаг байхгүй. Гэтэ яг дийлэнхтэй бол тийм байдаг. Эмэгтэй шатарчид илүү ингээд нөгөө гинт дэшил доошилж алдаа гинт хийгээ те эсвэл давуу байжснаа гинт ингээ амар муудах эсвэл ингээд өрсөлдөгчн гинт алдах ч юм уу гэдэг. Яг ингээ нэг дэгэнд оюун хийсэн өрөг тохиолдох магадлал нь өндөр байдаг. Яг өргөн үед ч гэсэн найл ингээд нааш яваад эвгүй юм шиг энэ хөдөл жоохон эвгүй санагдаад байна. Айгаад байна гэхгүй ч гэсэн нэг эвгүй манай ингээд нэг мууч гэдэг юм шиг байна гэнгүүт. Эрэгтэй хүмүүсд тэгдэггүй юм шиг байлаа. Эрэгтэй хүмүүсд болохоор яг ингээд нөгөө нүүдлийг нь хардаг. За энэ ингээд ийм айл ийм занал хийлтэй байна те ийм санаатай байна. За тэгвэл би энийг яаж боловж болох уу гэж шууд ингээд бодтор бодох гээд байдаг. Тэрэн дээр бас яг энэ жоохон ялгаа гардаг юм шиг. Эрэгтэй эмэгтэй шатарчдын одоо бодох сэтгэл. Эмэгтэйчүүд нөгөө жоохон эмзэг мэдрэмтгий байж магадгүй гэсэн үг. Тийм нөгөө ингээд нөгөө эвгүй санагдаад байгаа юм чинь ингээл нөгөө шууд юу ч болоогүй хахад л хамгаалж эхлэх гэж ч юм уу. Тийм. Яг тэр нөгөө бодтоор тэр зан одоо аюултай биш байж магадгүй баг. Гингүүт нөгөө өөр таалагдахгүй мэдрэмж төрөөд байгаа нь нөгөө илүү тэрэндээсээ болоод алдаад унах ч юм уу. Илүү хичнээн өндөр зэрэглийн одоо Америк мастер айгуу тийм том тэмцээн те дэлхийн 10 төлөв тоглолт болж исэн ч гэсэн тиймэрхүү алдаа хийх бодлого байдаг. Тэр нь бас ингээд одоо бас өглөө яаж ирсэн те ямар настрын дэс ирснээс ч гэсэн бас жоохон ер нь нөлөөлөх гэдэг л те. Одоо жишээ нь гинт ингээд жоохон ингээд нойр дутуу ч юм уу нэг муухай зүүдэлсэн жоохон юм тэнгүүт ингээд бас нэг жоохон тэрэндээ автах гэдэг гэх юм уу. Энэ нэг жоохон муу ярим болох гээд байна тий энэ өрөг дээрээ жоохон яах гээд байна ч гэх нэг тиймэрхүү байх гэдэг жоохон нэг ер нь спортын хүмүүсүүд жоохон тийм нэг нөгөө юу гэдэг лээ юутай мухар сүсэгтэй байдаг санагдсан тий одоо бүхийнхэн бол бүр амар тийм янз янзын нөгөө тийм байдаг шүү дээ тий шатардаж ч гэсэн байдаг надад ч гэсэн байгаа байдаг уу тий одоо тэгтээ тэрийг би аль болох байхгүй болох гэж хичээж байгаа гэх юм уу. Урд нь бол одоо би ингээ хоцсон үед тэр хувцас солихгүйгээр явдаг ч юм уу.
Тэгээ дараа өрөвтөө тэр хувцастайгаа очиж байгаа. Эсвэл нөгөө одоо бичиж байгаа балаа солихгүй байх ч юм уу тийм. Одоо зарим эрэгтэйчүүд болохоор сахлаа авахгүй ч юм уу тийм байдаг тийм. Тэмцээний би бол яг хумсаа авдаг юм байна. Яг одоо хүртэл баримжилт одоо би яагаад байгаа нэг юм тийм. Other option would be to take and release some tension on e5, but I have seen variations like this before where black's actually happy to sacrifice a pawn on f3 just to try and open up the white king, even if queens come off the board. Та одоо жишээ нь хариуцлагатай ч юм уу те чухал тоглолтуудын үед нэлээд бас удаан хугацаагаар өрсөлдөгчийнхаа урдаас хараа сууж байгаа ш те. Аль дотор тань юу болох вэ? Юу бодогдох вэ? Юу мэдрэгдэх вэ? Тэгэл сэтгэл зүй амар их нөлөөлөндөө одоо жишээ нь ингээд чухал өргөн өмнө оройн ингээл нөгөө өргөө ингээл бодоо санаа зовоол нойр хүрхээ болж эхэлнэ. Тэр бас ядаргааш нөлөөлдөг. Олон өдрийн ингээд нөгөө ядаргаанаас бас нөлөөлж байгаа. Дээр нь нөгөө догтлол бас нөлөөлөл. Заримдаа ингээл унтж байгаа мөртлөө зүүдлэн дундаа бараг ингээд маргаашаа хөргийг тоглоож байгаа юм шиг ингээл нэг юм санаа зовнилттой байж байгаа. А өргөний дараа өмнө ч гэсэн хэрвээ ингээд яг чухал өргөө хам бол бас тэр нөгөө догтол байна. Гайл болох тэрийг л дарахын төлөө тэр маань нөгөөдөг дараа нь бидний нүүдэл нөөхөдтэй ингээд юм бодгож гэсэн ингээд нөлөөлөх гэдэг учраас аль болох зүгээр тайван зүгээр ингээд объектив бүх юмыг харахын төлөө болох хичээж байгаа. Тэгэхгүй бол бас ингээд заримдаа ингээд хитрхи хийсвэрээр ингээд юм төсөөлөнгүүд хийсвэр айдсууд гарч ирдэг. Манад тасгалж байгаа шиг тэрэн дээр амар хэрэг байхгүй. Хийсвэр айдас их гарах гад байдаг. Яг ингээд зүгээр ингээд харах хэрэгтэй тий. Мэдээж хэрэг миний тооцоолоогүй нүүдлийг айл нүүсэн ч гэсэн яг занл хийлтэй байна уу? Энэ яг хүчтэй нүүдэл үү тий? Ингээд айл ингээд нүмер ингээд дотоод ирэх гээд байгаа юм шиг надлаа ингээд би муутах гээд байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр чинь яг боддоор харах хэрэгтэй. Би бас нүүдлээд байна шүү дээ тий. Айл нүүдлүүд байна. Айл ингээд дандаа ганцаараа надлууд арайд явчихгүй шүү дээ. Би эцэс нүүдэл нөөх юм чинь тэр болгоныгоо ингээд сайн тооцоолох хэрэгтэй. Ингээл таны ур чадварын хувьд тухайн тоглогчийнхоо одоо нэг нүүдэл хийхэд за энэний араас ингэх магадлалтай байна гэдэг хідэн магадлалыг нь тооцоолоод тэгэнгүүтлээ за энэний араас одоо ингээд морин орж ирээд ингээд ингэх юм байна гэдэг нүүдлийг нь одоо тооцоолж чаддаг бай. За ер нь бол шүү дээ байрлалаас хамаарна. Зарим байрал маань болохоор шуударсан хувилбартай одоо жишээ нь айл гарцаагүй ганцхан нүүдэлтэй ч юм уу тийм байхan бол бид нэр аль болох уртыг тоолох боломжтой байдаг. Одоо жишээ нь хамгийн урттай дэлхий дээр одоо хамгийн урт ингэж нэг хувилбар тоглогдсон үүрэг бол дэлхийн авраг Каспарын тоглосон үүрэг гэдэг 15 нүүдлийн юм урт. Одоо өөрийнхөө болон өрсөлдөгчийнхаа нүүдэлтэй нийлээд 15 гэдэг чи одоо цагаан 15 хар 15 гэсэн чинь нийт 30 нүүдлийг харсан байгаа байхгүй. Тийм бас үүрэг байдаг. Одоо миний хувьд бол байрлалаасаа хамаараад 10 хүртэл ч юм уу тэрнээс тийш бол харах бол бүрэн боломжтой ямар ч асуудал байхгүй. Гэхдээ нөгөө хувилбарууд нь айгүй олон болцсон. Тэ өрсөлдөгчөөс нь олон боломжууд байх юм бол тэр болгоныг тийм амар урт 10-аас дээш 10 хэдэн нүүдлээр харах бол боломж байхгүй. Цагийн хувьд бид нар нөгөө цагийн хяналттай тоглодог учраас хязгаарлалт учраас бид нар бас тэгж бодоод суугаад байхгүй шийдвэрээ хурдан гаргах хэрэгтэй. Газ гаргах хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө бол 5-6 нүүдэл ч юм уу тэр дотор бол дандаа байнгын харах хэрэгтэй байдаг. Таны хувьд ялалт байгуулахад ч юм уу өрсөлдөгчөө ялахад хамгийн чухал алхам юу гэж боддог вэ? Ер нь бол 50 байх илүү чухал. Тийм. 50 байж ижил илүү олон юм харна. Заримдаа ингээд бүр ингээд нүд хаагдсан юм шиг ингээд зарим нүүдүүд ерөөсө толгойд орж ирээгүй гэдэг байхгүй. Уг нь харахад зүгээр жирийн үед бол тэрийг ингээд харчаар айгу амархан нүүдэл байгаа ч гэсэн яг тоглолтын үед тэр чинь тэр яагаад тэгж юм гэхээр бас л нөгөө сэтгэл хөдлөлтөд автцсан 50 биш болсон тийм байдал нөлөөлөд байна. Байдал нөлөөлж байна гэсэн үг. Тэгэхээр аль болох тэрийг л даван туулах хэрэгтэй. Тэгээд ер нь бол яг мэдээж бид нар өрсөлдөгчийнхөө хүчин зүйлийг авч үзэн л дээ. Одоо энэ өрсөлдөгч маань одоо надаас чадамж муутай таруу хүн байхan бол бид нар бас нэг заримдаа ингээ нөгөө блеф хийдэг, блаф хийдэг гэдэг шүү дээ. Нэг бүрэн гүцэн сайн тоолоогүй ч гэсэн нэг л амар хотлоо ингээ дотлож байгаа ч юм шиг айлгаж байгаа ч юм шиг нүүдлүүд нөөх тохиолдод байна. Мэдээж хүчтэй тамирчинтай тоглож байвал тэхгүй шүү дээ. Илүү хянамгаа болно гэдэг. Бас тэгээд өрсөлдөгч маань ямар хүн билээ гэдгийг бас бид нар бас тооцоолж үзэн л дээ. Тэр хүн одоо жишээ нь төгсөлд орох дургүй хүн байх юм бол би ингээд заримдаа ингээд
бишээ солих гээд нөхнүүд л өнгөт тэр хүн угаасаа солихгүй гэдгийг одоо ерөнхийдөө тооцоолоод бас нэг тиймэрхүү тэр хүндээ тааруулсан нүүдлүүд бас заримдаа нөх тохиолдлууд ч гэсэн байгаа. Тэгэл ер нь бол бас айгүй зөвхөн хөлгөө дээр тоглож байгаа юм шиг боловч бас тийм биш. Ингээд бас өчнөө олон нюансууд байдаг. Тэгэл зүгээрээ бас тоглоод аюунаараа тоглоод байна тий. Таны хувьд одоо жишээ нь яг ингээ өрсөлдөгч хамгийн цөөхөн нүүдлэр ялж ирсэн хэдэн нүүдэл байсан бэ? 10 хэд л ахаад байна. Ер нь гэхдээ дэлхийн рекорд нь хэдэн нүүдэл гэдэг вэ? Ер нь нэг 10 хэд л байдаг дөө. 10-аас доошоо байна гэж бах уу? Яг нөгөөдөг айгүй хурдан хамгийн хурдан мад зад гэд байдаг л та. Тэр нь 3 нүүдлийн мад байдаг. Гэхдээ тэр чинь нөгөөдөг олон улс дээр бол хүн болго мэдж байгаа болохоор тэгээд юу яасан. Нэг тийм юу одоо фаны тохиолдол гэх юм уу. Дэлхийн авраг 2 фан гэд байдаг. Айгүй олон жил дэлхийн авраг болж байсан эмэгтэй шатарчин хятадын. Тэр болохоор ингээ нөгөөд одоо би эмэгтэй шатарчтай тоглохгүй тэгээд зөвхөн эрэгтэйчүүдтэй өрсөлдөнө гэдэг нэг юм мэдэгдэл хийсэн байхгүй юу. Дараа нэг олон улсын тэмцээн дээр тэр чинь одоо онолт ингээд цаанаасаа компьютер гаргадаг байхгүй юу. Тэгсэн тэр онолт тэр тэмцээн дээр амар олон эмэгтэй хүнтэй таарад байсан байхгүй юу. Тэгээд тэр тамирчин аа. Тий, ингээд цаанаасаа ч тэрийг хинш мэдээж тэр хүнийг тааруулаад байхгүй шүү дээ. Тэгсэн чинь эсэргүүцэл үзүүлээд тэр олон улсын айгу том тэмцээн дээр шууд тэр нөгөө 3 нүүдлийн маданд орсон. Өөрөө албаар нүгээд. Тийм болж ирсэн. Тэрнээс ш яг өргөдөл олон улсын тэмцээн дээр бол тийм болсон. Ер нь богино тэгж хамархан хожигддаг маданд орнох ордгоо дээ. Би болох нөгөө айгу бэрсээр тоглох дуртай юм хурц тоглолттой байхгүй юу. Төсөлд яг нэг тоглох дуртай биш. Тэнгүүд манай өрсөлдөгч нар тэрийг мэн одоо судалсан байгаа шүү дээ. Тэ ингээд мэддэг болсон. Тэнгүүд бас ингээд анханасаа ингээд ерөнхийдөө байрлаа ч гэсэн сонгохдоо ерөнхийдөө миний эсрэг тий миний стилийн тоглох дургу байрлуудыг сонгох ч юм уу тиймэрхүүдэд тэр нь нөгөө дасгалжуулагчийн баг дасгалжуулагчийн одоо нөгөө ажиллахгүй юу тий өрсөлд мэдээж шатарчин хүн бэлтгэл хийхдээ хийж байгаа ч гэсэн яг тэмцээн тоглоход маргааш шинэ тоглогч өрсөлдөгч маань оройн л мэддэг байхгүй юу тэгэхээр тэр өрсөлдөгчөө бүрэн гүйцэд одоо судлахад авиг цаг орж байгаа. Тийм тэгээд тэрийг тамирчин өөрөө хийх юм бол нөгөө яг өрөг эхлэхэд бид нэр ядарсан орчих гээд байгаа. Өрөг маань өөрөө 5-аас 6 цаг явагддаг байхад бид нэр тэр бэлтгэл судлах тий ажлыгаа бол 2-оос 3 4 цаг хийчих юм бол толгой ядарчна. Дээр нь бид нар тэрийг зүгээр хийхгүй компьютер арт хийдэг. Нөгөө програм дээр хийдэг болохоор тэгэхээр нөгөө тасалжуулагч маань байж байгаа цуг байх тий тасалжуулагчтай байна гэдэг нь тэрийг маань хийчээд эмхтгээд за миний одоо үзэх ёстой ямиг 1 цаг ч юм уу 1 цаг хагас 2 цаг болгоод өгч байгаа байхгүй. Тэгээд би тэрийгээ өглөө нь үзэж бэлтжээд тэгээд өдрөм тоглолтод ордог. Тэгэхээр нөгөө ганц хүнээс бас хамаарахгүй тий хэцүү. Одоо таасаа хэлжлээ л да. Одоо миний тоглох арга барилыг судалчаад одоо миний тоглох дургуй ч юм уу надаас эсрэг ингээд өрөг тавьчдаг гэд. Тэр тохиолдолд та ямар хариулт үзүүлэх вэ? Та бас мэдээд байгаа шүү дээ. Тий, уг мэдэж байгаа тий. Тэгээд би одоо бол бэлтгэл хийхдээ тэр талаа сайжруулах тий тэрийг ингээ яах талаар ямар ч гэсэн ном сурах бичгээ үзээд бэлтгэлээ хийж байгаа. Мэдээж хэрэг өөрөө ч гэсэн би бас нөгөө тий сонголт хийхдээ ингээд нөгөө 2 3 нүүдэл харна штэ тий. Тэгээд цаашаа үргэлж тооцоолоо тэр 2 3 нүүдэлтэй бүгдийг тооцоолоод цаана үлдэж байгаа байрлаа үнэлээд тэр байрал надад таалагдж байна уу? Би тэр байрлыг цааш нь тоглох уу? Тогломоор санагдж байна уугүй юу гэдгээс ингээд дүүн хийж би одоо энэ ихний нүүдлээ хийх гэж байгаа байхгүй юу? Тэгэл тэнгууд яг мэдээж би сонголт хийгээ надад яах юм бол би аль болох дуртай байрлал авахын төлөө тоглоно л доо. Тийм. Бэрсээ солихгүй ингээд аль болох ингээд олон бодтойгоо довтолж болохоор ингээд тийм хөдөг юм уу? Бүр ингээд хоёр талаасаа яг нэг одоо моттой үлддэг тийм юу байх уу? Нөгөө бүр одоо гараанаас төгсөд хүртлээ юу тийм хувилбар уу? Тийм. Юу ингээд тоглоол явсаран байгаа л ингээд бүгдээ яг одоо нэг тийм вариантууд аюул олон байдаг. Бүр ингээд явсаар агаад бүр ингээд тэнцээ олох
Тийм. Тийм стресс спортын чинь бас нэг онцлог нь тэнцдэг шүү дээ, тэнцдэг. Тийм хөлбөрд аягүй их байдаг. Тэгэл тэр онлын тэнцээ олчлоо гэж ярьж байгаа юм чинь. Тэгсэн чинь яг хин ялах уу тийм. Тэнцээ олно. Тэгээ ялагч гэж байхгүй гэсэн үг тийм. Тэгээ ялагч байхгүй. Тийм учраас дэлхийн аврах цөөхөн байд юм биш үү тийм. Үгүй тэр чинь нөгөө юу яаж аахгүй. Одоо манай тэмцээн чинь нийтдээ 9 өрөг тоглоно шүү дээ тийм. Тэгэнгүүт тэр чинь авсан онооныхоо дагуу ингээ байраа эзэлчихэж байгаа байхгүй юу. Яг нөгөө тэнцээ хасагдах журмаар явагддаг болохоор тэнцээ бол бас юу муу зүйлт бол биш. Тэнцээ бол тийм. Яагаад дэлхийн авраг бага байдаг вэ гэх юм бол нөгөө тэмцээнүүдийнх нь одоо нөгөө давтамж нь арай холоо тий. Урд нь бол бүр дэлхийн аваргууд нь нөгөө дэлхийн аварга аягүй хадгалж үлддэг байсан. Яагаад хадгалж үлддэг байсан бэхээр дэлхийн аваргуудад илүү их давуу тал байдаг байсан л та. Одоо ингээд нөгөө нэг хүн маань шалгарч явсаар байгаа дэлхийн аваргатай ингээд хас тоглолцоод хоцчвол дараа нь дэлхийн аварга буцаад тэр хүнтэйгээ ямар нэгэн тийм дахиж шалгуураар явахгүйгээр буцаад дэлхийн аваргынхаа төлөө дахид тоглох ирэх байдаг байсан байхгүй юу? Буцааж авах боломжтой гэх юм уу? Тэгээд дэлхийн аваргууд аягүй олон тэгж буцаагаад өөрийнхөө цолыг буцааж авдаг. Хадгалаад байдаг болохоор. Хадгалаад байдаг байсан. Дээр үе дэлхийн аваргууд бол аягүй олон жилээр ингэж хадгалж авч үлдэж байсан. Сүүлийн жилүүдэд бол дэлхийн аваргууд мань харин ч ойр ойрхон солигдоод байгаа. Шинжлэгдээд байдаг гэж. Та одоо яг тоглохдоо одоо цагаан тал болох одоо тэрний хоёлын нэг сая зүсэг ярьсан шүү дээ тий. Цагаан тал болохоор хожичоод идэх ч гэдэг юм уу, хар тал болохоор хожичоод идэх ч гэдэг юм уу, тиймэрхүү бас нөлөөллүүд байдаг уу? Та яг аль тал нь болох бас илүү дуртай? Цагаанаас тоглох илүү дуртай. Яг гэх юм бол тийм байдаг баг тий. Яг л нөгөө цагаан маань төрүүлж нүүсэн гэдгээрээ илүү жоохон давуу ингээд ядаг. Харин болохоор мэдээж хэрэг бид нар одоо ингээд байрал маань бүх юм тэнцвүүдээ бод хамгийн эхлэхэд төв тэнцүү байгаа ч гэсэн цагаан төрүүлж нүүж байгаа санаачлагыг авж байгаа гэдгээрээ харин жоохон дутуу эхэлдэг байхгүй юу. Тэгээд хар тал болох юм бол илүү сэтгэн бодох шаардлагатай гэсэн үг байна шүү дээ. Харин илүү их олон нөгөөдөх одоо үед шат давах хэрэгтэй болж байгаа. Эхлээд байрлаа тэнцүү болох хэрэгтэй болно. Дараа нь давуу болохын төлөө тэрийг явах болчихж байгаа байхгүй юу? Тэгэхэд цагаан бол эхнээсээ нэг жоохон давуутай байгаа гэхээр чинь бас нэг өөр болцдог. Гэх юм уу. Тэгээ одоо адилхан төвчний тамирчид тоглож байхад цагаанаасаа тоглоход сэтгэл зүйч гэсэн арай нөгөө яг нэг арай уяг байдаг гэх юм уу? Ямар тохиолдолд цагаан болдог вэ? Тэс нөгөө ээлжлээд явна. Угаасаа тийм ингээл ээлжлээд яваад байдаг байхгүй юу? Цагаан. Нийтдээ хэдэн удаа тоглох вэ? Нэг тоглож. Нийтдээ ер нь одоо ихэнх тэмцээнд 9 өрөг болдог. 9 удаа тоглоод тэгээд хамгийн цаанаасаа яг дараалаад цагаанаар 2 удаа тоглох тохиолдол байна. Тэгвэл дараагийн 3 дахь өргөнд автоматар заавал хараар тоглоно. Ерөөсөө тэгэж нэг олон өрөг нэг өнгөөр тоглоно гэсэн юм байхгүй. Цаанаасаа бүх юм явцдаг. Таны ярианаас сонсохоор яг тоглолтын өмнөх оройн бол хинтээ тоглохоо мэддэг юм байна. Тэр шин бол бас их донслогоонтой өнгөртэй юм байна. Тэгээ хамгийн чухал нь тархин амраах хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Тэгээ тоглолтын өмнөх шөнөөр яаж өнгөрөх вэ? Ер нь миний дэглэм бол хүн өөр байдаг л да. Яг оройдоо бэлтжээд өглөө нь өргийнхөө өмнө өглөө нь амарч байгаад ордог хүмүүсүүд байдаг. Би болохоор эсрэгээр оройдоо л өрхөө нэг бэлтдэггүй. Өглөө нь л өрсөлдөгчөө бэлдээ. Тэгээ оройдоо л зүгээр амраал. Урд нь бол би ингээд чөлөөд яг тэмцээний дундуур ном амирах унших дуртай байдаг гэсэн. Тэр мэн болохоор нөгөө түрүүн ер нь бол нөгөө тэмцээний үеэр би анхаарлаа хариулахгүй тулд нэг хийш тийшээ гарч ордгоо те ингээд нөгөө юм нэг вакуумчилсан байдал байдаг. Тэгэнгүүт бас ингээд тархиа амраахад надад болохоор ингээд нэг жоохон өөр юм хийхээр тархи аягүй амартай санагддаг. Тэгээ ном унших надад аягүй гоё сонирхолтой тэгээд гоё байдаг тэгж амардаг байсан. Сүүлийн жилүүд болохоор би одоо кино үздэг болчиход байгаа. Тийм. Кино үздэг л амарна. Сүүл би яг энтгэхт Гран При тэмцээнээр очиж байхад тэнд ингээд бүр яг ингээд од юм шиг мэдрэмж авсан гэх юм уу. Тэмцээнд өргөлөө ингээд явах чагаад ингээд үүдэнд нь ингээд амар хүмүүс тогтсон заяа. Тэгэл зураг авахлаа, гарын үсгээ өвчих гээл. Тэгэл өргөө гараад ирэнгүүт бас яг нөгөө хүмүүс чинь дахиад хүлээгээ зогсож байгаа байхгүй. Бүх тэмцээн одоо 10 тамирчин оролцож байгаа. Тэнгүүт бүгднийг тэгж хүлээж аваад тэгэл бас их содон сонио мэдсэн. Тэгээд тэр чинь нөгөө эх орондоо биш олон улсаас авна гэдэг чинь бас асар гоё мэдрэмж байна л да тий. Одоо танд өрөг тавьж үзхийг хүсдэг тамирчин байна уу? Энэ хүнтэй л нэг тоглож үзэх юмсан. Тэнд л нэг очиж тоглож үзэх юмсан гэж хүсдэг. Мэдээж зэрэг одоо манай шатарт хамгийн номер 1 байгаа дэлхийн аварга байсан. Одоо тэгтээ дэлхийн аварга
тоглож хожигдоогүй зүгээр өөрөө би дэлхийн аваргын төлөөх одоо хас тоглолтод дахиж оролцмооргүй байна гэд болцсон. Магнус Карлсон гэдэг Норвегийн одоо их мастер тий дэлхийн номер 1 чансаагаараа 40 жил номер 1 байгаа. Тэрнтэй тоглох үзгийг бол мөрөд чинь гоё санагдаж байна, сонирхолтой тий бас нэг үзчихмээр. Манай монголчуудаас 2 хүн тоглож үзсэн байгаа. Их мастер Батсүрэн Бэлгүүн гэдэг. Тий. Бас ажтай хүмүүс. Тий, тэр чинь бас тэмцээн болгон дээр одоо Магнус Карлсны тоглолтыг тэмцээд бид нэр бас тоглохгүй шүү дээ. Тэр чинь зүгээр нэг опен тэмцээн аягүй цөөхөн тоглодог байхгүй нээлттэй. Зөвхөн өөрсдийнхөө нөгөө хаалттай тэмцээнүүд, тойргийн систем гэх юм уу, нөгөө цөөхөн хүн ороод тоглодог тэмцээнүүдэд илүү их ордог. Тэгэхээр тэмцээнүүд бол таарах магадлал аягүй бага байдаг. Ер нь яг Монголын шатарчтаас их мастер цол хүртсэн эмэгтэйчүүдээс хэдэн хүн байдаг вэ? Нийтдээ 7 эмэгтэй байгаа. 7 эмэгтэй байдаг. Анхдагч чинь та. Тий. Тэгэхээр дэлхийн одоо 8 тэрбум хүнээс яг ингээд их мастер цоллог хүртсэн эмэгтэй шатрын тамирчид нэг 300 гаруй байдаг байлаа гэж бодоход тэдний 7 нь ингээд Монгол байгаа. Тэгээд тэдгээрийн ингээд анхдагч болсон юм хүнтэй ингээд ярилцаад суuna гэдэг бол яхаарахгүй бас ласар том нэр хүндийн хэрэг байлаа л да. Тэгээ хоёул ярилцлага өндөрлүүлээ. Бас сонирхолтой байлаа. Тэгээд одоо бол бас яг таны зорж байгаа тэр зорилго бол бас л одоо дэлхийн түвшинд Монгол хүний нэрийг гаргах гэж зорж байгаа. Нөгөөтэйгөө бас яг Монголдо анх удаа гэсэн тодтолтой цол одоо хэрэгмийн төлөө ингэж зорж байгаа. Танд амжилт хүсье. Тэгээд бид ч гэсэн одоо яг ингэж нэвтрүүлгээрээ дамжуулаад мөнгөн туул мастрын ойрын хугацааны зорилгыг бол ингээд үзэгчтэйгээ хуваалцчлаа. Тэгээд том утгагүй бол бас яг ингээд эрэгтэй эмэгтэй их мастер гэдэг яг энэ болцлыг хангаад тэгээд би дэлхийн аварга Монголоос төрөөсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Оюуны спортыг дэмждэг байгаасай. Шатрын спортыг тэр тусмаа гоё хөгжүүлээд хүүхд болгон хичээллэж за үнэхээр цаашаа явах чадамжтай учраас цааш нь бас явахад дэмжлэг үзүүлдэг байгаасай гэж хүсээд энэ ярилцлага өндөрлүүлээ тий. За бас ингээд сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та нартаас баярлалаа. Тийм сайхан нэвтрүүлэг боллоо. Та бүхэндээс ажлын амжилтыг хүсье. Баярлалаа. За баярлалаа.